Гэмт хэрэг зөрчлийг бууруулахад төр ба олон нийтийн оролцоо хамтын ажиллагаа арга хэмжээ. Аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга гончхоор ахлуулсан ажлын хэсэгт нийт 23 байгууллагын 32 төрлийн албан хаагч ажилласан бөгөөд Түнэл, Чандман өндөр, Цагаан уур, Эрдэнэ булган, Мөрөн сумдад дараах ажлыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд бүтээлч оролцоотой манлайлал иргэдийн уулзалт, ёс зүйтэй хариуцлагатай манлайлал төрийн албан хаагчийн уулзалт, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадваржуулах сургалт, шүүх хуралдаанд иргэдийн төлөөллөөр оролцогчийг мэдээлэлээр хангах уулзалт, сумдын гэмт хэрэгээс зөрчлөн сэргийлэх зөвлөлийн гишүүдтэй хийх уулзалт, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагч, багш нарын дунд зохион байгуулсан сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгууллаа. Иргэд төрийн албан хаагчдтай хийсэн уулзалтад давтагдсан тоогоор Түнэл суманд 220, Чандман өндөр суманд 160, Цагаан уур суманд 165, Эрдэнэ булган суманд 120 иргэн хамрагдсан бол нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдээс бүрдсэн баг 4 суманд 2493 сурагч, 133 багш, 234 эцэг эх асран хамгаалагчдад хурц сэтгэл зүй, нийгмийн чиглэлээр боловсрол олгож ажиллалаа. Ажлын хэсэг нийт 3525 иргэнд шууд хурц хууль эрх зүйн орчин, гэмт хэрэг зөрчлөөс өршлөн сэргийлэх мэдээллээр ханган удирдамж хөтөлбөрийн дагуу ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт 600 км замыг туулан ажилласан бөгөөд сумдад зохион байгуулсан арга хэмжээнд 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилласан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, багийн иргэд нийтийн хурлын дарга нартай уулзаж хурлын үйл ажиллагааны талаар мөн малын тоо толгойн албан татварын орлогын зарцуулалтын талаар сургалт мэдээлэл өглөө. Ажлын хэсэг нь сумын иргэд төрийн албан хаагчдтай хамттан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах, иргэд рүү чиглэсэн хуулийг сурталчлах талаар мэдээлэл хүргэн сонирхсан асуултанд хариулт өгч, санал солилцож ажилласан нь хугацааны болоод ач холбогдлын хувьд давуу талтай байгаа. Мөн дээрх сумдад ажилласан ажлын хэсэг иргэд төрийн албан хаагчдтай уулзах уулзалтаа 2 ээлжээр хийсэн бөгөөд чөлөөт асуулт хариулт байдлаар зохион байгуулав. Модератороор аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга гончиг ажилласан бөгөөд эхний ээлжийн панелист нь хууль, шүүх, прокурор, онцгой, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний албаны албан хаагчдын бүрэлдэхүүнтэй бөгөөд иргэдийн дунд ихээр үлдэгдэж байгаа гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг хэрхэн шийдэгддэг талаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгч ярилцав. Хоёрдугаар ээлжийн панелист нь иргэдэд чиглэсэн хөдөлмөр халамж үйлчилгээ, малын тоо толгойн албан татвар, боловсрол, нийгмийн асуудлын чиглэлээр албан хаагчдын бүрэлдэхүүн иргэдэд тулгамдж байгаа нийгмийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Аймгийн онцгой байдлын газраас эрүүл мэндийн албаны бэлтгэл бэлэн байдалд хяналт шалгалтыг явуулан сумын иргэн, төрийн албан хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагч нартай уулзалт хийж, сонирхсан уулзалтад хариулт өгч, сумдад тохиолдож байгаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлаа дээшлүүлэх чиглэлээр нийт 450 гаруй хүнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлв. Аймгийн цагдаагийн газар, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар, шүүхийн шинжилгээний хэлтэс, өмгөөлөгч нарын бүрэлдэхүүн нь сумдын хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарын ажлын байр болон амьдрах орчин, мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, камер, автомашин, сумын төвийн камержуулалт, шаардлага хангаж байгаа эсхийг шалгаж, зөрчил дутагдлыг арилгах талаар сумдын удирдлагуудад чиглэл болгон өгөө. Аймгийн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрыг төлөөлж, хүүхэд гэр бүлийн хөгжлийн ахлах мэргэжилтэн халиунаа ажилласан бөгөөд хүүхэд гэр бүлийн талаарх төрийн бодлого хамтын ажиллагаа сэдвээр мэдээлэл хийж, төрийн албан хаагчдын асуусан асуултад тодорхой хариултуудыг өглөө. Мөн хамтарсан баг хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Ахмад хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн отхон гэрэл ажилласан бөгөөд 2026 оны төсөл хөтөлбөрт хамрагдах гэж төсөл өгсөн 17 иргэнд нөхцөл байдлын үнэлгээ хийж үйл ажиллагаа явуулаагүй болон эрсдэлтэй иргэдэд мэргэжлийн зөвлөмж өгч цаашдын чиглэлийг тодорхойллоо. Хугацаа хэтэрсэн зээлийн иргэн төлөлтөд 4 иргэнд мэдээлэл хөрвүүлж төлбөр барагдуулах боломжит арга замыг зөвлөн тусалж ажиллав.
Ийхүү гэмт хэрэг зөрчлийг бууруулахад төр ба олон нийтийн оролцоо хамтын ажиллагаа арга хэмжээг 6 дугаар бүсэд зохион байгуулсан ажлын хэсэг иргэдээс хууль сурталчлах, соён гэгэрүүлэх, нөлөөллийн ажлын хүрээнд сэтгэл ханамжийн судалгаа авахд нийт 206 иргэн судалгаанд хамрагдсанаас 80 орчим хувь нь хангалттай сайн, 50 гаруй хувь нь сайн, 18% нь дунд гэсэн үнэлгээ өгчээ. Хамтран ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүндээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Та бүхэндээ баярлалаа.